Сайн залуусаа шимжлэхтэй татам морил. Бидний удаагийн бичлэгээрээ луг хэрхэн сурахуй зурглалын сонирхолтой баримтуудыг хүргэж байна. Та бүхэн бичлэгээ дуустал нь үзэж бидэнтэй хамт угаарай. Луг хэрхэн сурахуй зурлал нь DreamWorks студийн төлөөлөл болсон хамгийн алдартай зурлалуудын нэг. Эдүгээ энэхүү зурлал нь алтар нэрээрээ Shrek болон Kung Fu Pandaгийн дараа ордог байна. Тус бүтээл Монголын соёлоос маш олон зүйл санаа аван бүтээжээ. Жишээ нь луугаа сургаж өөрийн хүлэг болгох соёл нь монголчууд бидний адуу сургах соёл уламжлалаас санаа авсан бол мөн байгальтай зэрэгцэн амьдрах хэм маяг нь мөн л нүүдэлчин соёлыг санагдуулдаг. Хэдийгээр дөрүүд нь викингчүүд боловч өг төрх нь нүүдэлчин хэм маягтай адил төстэй харагдана. Мөн дээр нь хөгжмийн зохиолч Жон Паул Төв Азийн нүүдэлчдийн хэм маягтай аялгауг бүтээж, найруулагч Дин Дэплоу олон улсын соёлыг тусгасан талаараа ярьсан байдаг. Анимашн цуврал нь анх гарахдаа нийт 12 цуврал бүхий ижил нэртэй номноос сэдвлэгдэжээ. Одоогоор тус цуврал нь нийт 3 ангитаагаас 3 дугаар анги нь хамгийн өндөр ашиг орлогыг олсон бол 1-р анги нь үзэгчдийн хамгийн хайртай анги юм. Тийхүү цувралын 1-р ангид Оскарын шагналыг авангаа алдсан гэдэг. Учир нь тэр жил тоглоомын түүхийн 3 дугаар анги гарснаар Оскарын шагналыг хүртсэн байна. Гэхдээ Эннигийн шагнал ардуулах ёслолд тоглоомын түүх 3-ыг ардаа хайж, шилдгийн шилдэг анимашнаар шалгарсан байна. Луг хэрхэн сурахуй бүтээлд нийт 7 төрлийн луунууд бий. Тэднийг дурдвал эхний төрөл нь Stoker class буюу галт луунууд. Энэ төрлийн луунууд нь маш хүчтэй галаар түрхэрдэг бөгөөд хамгийн аюултай луунд тооцогддог. Үүнд хамаарах луунууд нь Monstrous Nightmare, 1-р анги дээр гардаг аврах том луу. Мөн гөрүүлжиг хэлбэртэй энэхүү луунууд хамаардаг байна. Харин 2 дахь төрөл бол Boulder class. Энэ төрлийн луунууд нь хад чулуу шиг бат бөх биетэй. Үүнд хамаарах лууг дурдвал гаднаад хатуу ширүүн харагдах боловч үнэн хэрэг дээрээ эрхийн балаа Кронкл билээ. Харин 3 дахь төрлийн луу бол Sharp class. Энэ төрлийн луу нь өргөс болон хатуу ширүүн эвэртэйгээр онцлогтой. Хикапын ээж энэ төрлийн 4 далавчтай лууг ундаг байна. 4 дахь төрлийн луу бол Tidal class. Энэ төрлийн луу нь усан доор амьдардаг бөгөөд хамгийн том биетэй луунууд байдаг. 5 дахь төрөл бол Mystery class. Энэ төрлийн луунууд нь учир битүүлэг нууцлах чадвартай гэдгээрээ онцлогтой. Жишээ нь 2 толгойтой хэрнээ нэг толгой нь газар үлээж, нөгөө толгой нь галаар түрхэрдэг энэхүү луу бол энэ төрлийн төлөөлөл юм. 6 дахь төрөл бол Strike буюу довтлооны луунууд. Strike class нь бусад төрлүүдэд бодох юм бол хамгийн цөөн нэг ховор төрөл юм. Ур чадрын хувьд аянх шиг хурдан нисдэг Night Fury болон Light Fury-нар энэ төрлийн луунууд ажээ. Гэхдээ тэдний гадна төрх нь хоорондоо адилхан мэт боловч төрөл дундаа өөр овог гин. 7 дахь төрөл бол аимшигт луунууд. Энэ төрөлд хүмүүсийг хамгийн их айлгадаг аимшигтай луунууд хамаарна. Гэвч цувралын 1-р ангиас эхлээд викингчүүд луутай нөхөрлөх болсноор энэ төрөл зүйл хасагдсан байна. Харин үүний оронд Tracker class гэх шинэ төрлийг гаргаж иржээ. Энэ төрлийн луунууд нь сонсох, үнэрлэх чадвар нь дээд зэргээр хөгжсөн луунуудыг хэлдэг. Харин гадна төрхийн хувьд иймэрхүү төрхтэй луунууд юм. Кино зурвал эхлэхэд DreamWorks-ийн интроны цаана түүтлэс луун нисэж байгаа харагддаг. Гэхдээ харанхуйтай түүтлэс луун шөнийн тэнгэрт нисдэг учраас олон үзэгчид түүнийг анзаараагүй байдаг. Цувралын гол дүр болох Хикапын бүтнээр нь 3 дугаар Хикап Horrendous Hedgehog. Тэгвэл энэхүү нэрний Хикап гих үг нь зөксүүлэх гэсэн утгыг хэлдэг. Харин Hedgehog нь энэхүү загсыг хэлдэг байна. Эв зохиол дээр Хикап нь ердөө 7 настай жаахан хүү байдаг. Тэгсэн уран бүтээлчид анимашн дээр Хикапыг зэвсэг өргөж дийлхүүц 14 настай хүүгээр дүрсэлжээ. Хикап үзгийг солгоо гараараа барьдаг боловч зэвсгийг баруун гараараа барьдаг. Хикапын аав Стойкийн улаан үс, том бие, алхаар тулалдах зэрэг нь Тор бурхнаас санаа авсан зүйлс гин. Хикапын багш Гобрин эв зохиол дээр нэлээд догшин ширүүн төрхтэй боловч анимашн дээр нэлээд нөхөрсөг нэгэн. Тэрээр өрөөсөн гар хөлөө алдсан учраас хиймэл хөл гар ашигладаг байна. Тэгсэн дээрээр эхний анги дээр 14 удаа хиймэл гараа сольсон байжээ. Астридын дүр нь их зохиол дээр байдаггүй бөгөөд уран бүтээлчид түүний дүрийг их зохиол дээр гардаг Камикадзе гэх Японы нэртэй дүрээс санаа аван зохиожээ. Астрид цаг үргэлж том сүх барин явдаг. Тэгвэл зохиолын хувьд түүний энэхүү сүх нь ээжийнхэн сүх гин. Энэ талаар гардаг хэсэг нь анимашны гол үйл явдалтай холбоогүй учраас устгагдсан гэнэ.
Анимашн бүтээл насанд хүрсэн викингчүүд нэлээд хатуу ширүүн аялахтаа ярьдаг бол хүүхдүүд тун нөхөрсөг ярьдаг. Зохиолчийн хувьд тэрээр үүгээрээ насанд хүрэгчид болон хүүхдийн ялгааг харуулахыг зоржээ. Анимашн дээр түүтлээс нь маш том биетэй харлуу байдагч их зохиол дээр түүтлээс нь ийм жижигхэн биетэй игдүүтэй ногоон луу байдаг. Түүтлээс гих үг нь шүдгүү гих утгатай. Энэхүү нэрний утга нь түүтлээс шүдээ нуудаг онцгой чадвартай. Гэтэл их зохиол дээр тэрээр үнэхээр шүдэн чургаж амжаагүй нялхлуу болохоор түүтлээс буюу шүдгүү хэмээн нэрлэгдэжээ. Анимашн уран бүтээлчид анх түүтлээсийн дүрийг яг л зөөвөр чон шиг төрхтөө дүрслэх гэж байжээ. Анзаарвал түүний хуучин төрх нь яг л Симба дээр гардаг зөөвөр чон шиг харагдана. Тэгсэн хожим зураачийн багаас нэгэн гишүү компьютерийн дэлгэц дээрх хар ирвэсийг хараад ийхүү хар өгтөгөөр дүрслэх санааг олжээ. Ингэхдээ түүтлээсийн толгоон хэлбэрийг гөрвлээс эрүү ам хамрын эсгийг стейжээс санаа аван зуржээ. Мөн түүтлээсийн энэхүү хөдөлгөөнийг муурнаас баярлаж байгаа төрхийг нохооноос модноос зууран доошо тонгорсон байдлыг сарсан баг бахаа. Эзэндээ илүүлж байгаа хэсгийг морноос тус санаа авчээ. Бүр цаашлаад түүтлээсийн дуу хоолойг заан, хайлам, бар, морь, муур, усны үхэр, манерийн хоолой зэрэгээс холин байж гаргажээ. Нэрэл түүний хоолойг сонсоход маш олон амьтдын дуу хоолой зэрэг сонсогддог. Харин энэхүү лууны дуу аваа Жухахой нохойных байжээ. Тэр дундаа тухайн үед интернетээр од болсон энэхүү ярьдаг нохойны дууг ашигласан байна. Ингэхдээ тэд нохойг эзнийх нь хантаар студидтэй уурч дууг нь битсэн гин. Тэгээд мань нохой дуу хоолойгоо ашиглуулсныхаа төлөө ердөө $100 л авчээ. Түүтлээс хикапын инээмсэглэлийг дуурайж даган инээдэг. Тэгвэл энэхүү санаа нь няраа хүүхдүүд аав ээжийнхээ инээдийг даган инээдгээс санаа авсан явдал байв. Хикап нэг удаа түүтлээсийн нүрийг элсэн дээр зурдаг. Тэгсэн түүтлээс ч бас түүнийг дуурайж хикапын царайг элсэн дээр зурдаг билээ. Тэр үед түүтлээс зурах чадваргүй байсныг та бүхэн эндээс харж болно. Тэгсэн цувралын 3 дугаар анги дээр түүтлээс Light Fury-г зурхтаа жинхэнэ авиас чадвараа гарган байж зурдаг. Тэгэхээр түүтлээс 1-3 дугаар анги хүртлээр оюун ухаан нь маш сайн хөгжижээ. Гэснээс нэгэн үзэгч түүтлээсээ зурсан энэхүү зургийг өнгө оруулан буудснаар хикапын төрхийг илүү тодорхой болгосон байна. Цувралын эхний анги дээр түүтлээс хикап хүүд тухайн илүүлдэг. Тэгвэл энэ хэсэгт анимашны алдаа гарч багахан хэмжээний зангах хөдөлгөөн үүссэн байдаг. Тэгээд үүнийг анзаарсан аниматорууд энэхүү алдаагаа засгаас залхуурш тэр чигээр нь гаран шийджээ. Түүтлээс сүүлийнхээ зүүн залуурыг гэмтээснээс нисэх чадваргүй болдог. Тиймээс хикап сэлэн болон бамбаа зэрэг гар дөрөх материалуудыг ашиглан хиймэл залуур хийж өгдөг. Тэгвэл энэхүү хэсэг нь лууг хөнөөдөг зүйлсээр лууг амьдруулж болох сонирхолтой санаа байжээ. Хикап өөрийн бүтээсэн хиймэл залуурыг түүтлэст бэхэлж өгдөг. Энэ үед түүтлэс далавчаа дийлэхэд яг л хикап хүү нуруундаа далавчтай мэт босон харагддаг. Тэгвэл тус үзэгдэл нь хикап луунд тусалснаар өөрөө ч бас нисэх боломжтой болсныг илэрхийлжээ. Аниматорууд түүтлээс хикап хоёрын нисж байгаа энэхүү хэсгийг 1979 онд бүтээгдсэн Black Stallion киноны энэхүү хэсгээс санаа аван дүрсэлжээ. Хикап луунуудыг аюулгүй амьтад хэмээн өмөөрөхөд аав нь түүнд маш ихээр уурлаж "Чи викинг биш, миний хүүч биш" хэмээн хэлдэг. Түүний аав ингэж уурлсан шалтгаан нь хикап лууг өмөөрсөнд биш, харин ээжийнхээ дуулахыг газарч шийдснээс болсон ажээ. Хикапын энэхүү дуулах нь ээжээс нь үлдсэн хамгийн эрхэм нандин зүйл байсан юм. Анимашны эхний анги дээр гардаг лууны төрхийг анх гэрэлтдэг хужаа луу шиг дүрслэх гэж байжээ. Гэхдээ ингэх юм бол уг бүтээл хятадуудыг дийлсэн хэрэгээр хятадын зах зээлээс мөнгө олж чадхааргүй байсан юм. Хикапын аав хожим усан живж байгаа түүтлээсийг аварсны дараа түүтлээс хикапын хамт сүүлчийн тулаанд ордог. Ингэхдээ тэд эхлээд тэнгэрт асар хурдтайгаар хөөрч байгаад дараа нь галаар түрхэрдэг. Үүний шалтгаан нь луунууд норсон үедээ галаар түрхэрч чаддгүй. Хуурай байх шаардлагатай байдаг. Тиймээс түүтлээс тэнгэрт хөөрөнгөө амаа атааж байжээ. Түүтлээс хикап 2 сүүлийн боссыг дийлсэн ч хикап нэг хөлөө алддаг. Тэгвэл үнэндээ их зохиол дээр ийм гонигтай зүйл гардаггүй байна шүү. Түүнчлэн уран бүтээлчид хүүг хүлхүү болгох санаагаа анх нарийн маягаар гаргаж байсан гэдэг.
Тэгсэн сайтар бодоод үзэхэд энэ нь үзэгчдийн сэтгэлд тодуулдах үйл явдал мэт санагдсан байна. Хикап хэрхэн хүлгүй болсныг дурдвал Toothless доош унаж байгаа хикапыг аврахдаа хөлийг нь хэд чанга хадснаас болж хүлгүй болгожээ. Нэг талаас энэ нь санамсаргүй өшөө авалт мэт харагдах хайж. Учир нь Toothless хикапыг сөөрлүүлсэн зэвсгэнд өртөн сүүлээ гэмтээдэг. Нэгэсэндээ хикап Toothless-ыг сүүлгүй болгосон бол Toothless хикапыг хүлгүй болгожээ. Тэгсэн хэдий ч тэд бие биедээ биеийн шарах өгсөж хоёр биенээ авардаг байна. Тухайлбал хикап нисч чадахгүй болсон Toothless-ыг нисгэж, Toothless ч мөн алхаж чадахгүй болсон хикапыг дагуулж нисдэг. Бид та бүхэндээ луг хэрхэн сурахыг бүтээлийн сонирхолтой баримтуудыг хүргэлээ. Бидний хэлсэн бичлэг энэ хүрээд өндөрлөж байна. Та бүхэн таалагдсан гэдэгт итгэлтэй байна. Дараагийн бичлэгээрээ дахин уулзтлаа. Түр баярлалаа.